За өнөөдөр малчны тухай хуулийг одоо хаана ямар одоо шилтгаанаас хэрэгжихгүй байгаа талаар орон дээр ингээд шууд сонсгол явуулж байна. За энэ улсын хурлын хяналтын дээд хэлбэрийн нэг бол сонсгол. За эндээс бол хаана гацаад байгаа гацааг арилгах ёстой. За малчтын одоо нэлээд дуу хоолойгоо өргөдөг төлөөллүүд нутаг орныхоо иргэдийн төлөө явдаг сайн идэвхтэй хүмүүс нь ирсэн байна. Та бүхэн зардлаа гаргаад цаг заваа гаргаад хөрөлцөн ирсэнд баярлалаа. Маргааш бас өргөлжлөн. Энэ Монгол улсын парламент бол хамгийн одоо чухал асуудал бол энэ малчид газар нутгийн бүрэн бүтэн байдал Монгол улсын тусгаар тогтнол энэ малчдын нуруунд дээр явж байгаа. Энэ өв соёлыг тээгчнэр бол малчид юм аа. Тэгэхээр энэ хуулиа одоо засаж залруулад, сайжруулад ингээд 100% хэрэгжүүлээд явдаг ийм хууль болгоё. Яамдууд энэ яагаад хэрэгжүүлэхгүй байгаа энэ яагаад одоо та нар яамдууд хэрэгжүүлэхгүй байгаа энэ тухайга нэгэн яралтай тайлбаруудаа ирүүлэх хэрэгтэй баг. Энэ сонсголын үр дүнд одоо юу хийх, юуг өөрчлөх, ямар бодлоготой зөрчилдөд яагаад хэрэгжихгүй байгаа тал дээр та бүхэн одоо бодлого юмудаа яамдууд яралтай гаргаж ирэхгүй бол малчид цаан чин хүлээсээр та бүгдийг харсаар байна. Тэгээ яамдын төлөөллүүд маргааш сайдуудыг бүрэн сууна гэдэгт итгэлтэй байна. Сайдуудад төлөөлж байгаа та нар бол энэ дээр одоо маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Та бүхэн өдөрт хэдэн гэр бүл салж байгаа, өдөрт одоо хэдэн малчин айл усгүй байгаа, тоос шороотой улмаас одоо мал нь бэлчих харахгүй байгаа. Энэ бүх хүндрэл өршөөлийг бол сайн мэдэрч ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ сумын дарга, багийн дарга эдгээр бол бас маш сайн ажиллах хэрэгтэй байна. Энэ төрлийн дуу хоолой юмнуудаа бол энэ улсын хурлд яамдаа одоо маш сайн тавих хэрэгтэй байна. Аймгийн дарга нар маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Тэгээ монголчууд бол хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэж нутаг бэлчээр ингэж ашигладаг ийм уламжлалтай ард юм. Тэгэхээр энэ газрын харилцаа инх манлай дарга энэ дээр нэг одоо нөгөө сумынхаа нутагт байгаа үйлжээгөө одоо тэгээд эд шидээр тэр нөгөө сумд орсон юм байна л да, ойлголоо. Тэгэхээр тэрийг одоо нөгөө одоо сумын хил дээр байгаа ч гэсэн өөрийн нэр дээр ингээ аваад ингээд амьдраад байж болохгүй. Өөр хүн очиж амьдрахгүй шүү дээ энэ дээр. Тэгээ энэ дээр та нэг тодорхой санал өгөөч. Ийм хуулийн дээр ингээ болохгүй байна гэд. Тэгээ энэ чинь одоо бариад бид нар явъя. За мөн одоо боловсролын яам энэ малчтын хүүхдийн боловсролын асуудал дээр онцгой анхаарч та бүхэн одоо 9 сарын 1-ээс нэг ч гэсэн аймгийг энэ хувилбар сургалтаар сургуул тэнд ямар их үр дүн гарахыг хилээд одоо хэмжих аргагүй тийм үр дүн гарнаа. Энэ дээр итгэлтэй байж болно. Энийг малчтыг дагаад бас хилчид заставын одоо хүүхдүүд эдгээр бол бүгд энэ дээр